Нөөц болцоогоо захин зарцуулахдаа хариуцлагатай байх нь. Гэвч бүх юм зохистой эмх журамтай байг. 1-р Коринт 14:40. 7 дахь өдрийн айдын тис сүмийг өдөртөн чиглүүлж буйнахын төлөө Бурхныг магтах олон шалтгаан бидэнд бий. Үннийг тунгаалсан арга зам, сүмээс нийгэмд үзүүлж буй тусламж, Бурхны хаант улсын төлөө аврагдсан амь зэрэг нь биднийг эзнийг магтахтун гэж хашгирахад хүргэдэг талуудын зөвхөн нэг хэсэг нь билээ. Гэхдээ бидний зүрх сэтгэл талархлыг төрүүлэх ёстой өөр нэг зүйл байдаг нь сүмийн нөөцийг хэрхэн зарцуулдаг явдал юм. Бид санхүүгийн хяналтыг эрхмэлдэг шашны урсгалд хариалагддаг. Манай сүмэн санхүү аудит төсвийн хувьд хатууд тогтолцоог мөрддөг бөгөөд энэ нөөцийнхөө сохор зоос бүрийг хяндаг гэсэн үг юм. Ингэснээр мөнгийг сайн мэдээний номлолд зарцуулж чаддаг. Сүмийн байгууллагууд санхүүгийн тайлангаан захирлуудын зөвлөлдөө тогтмол хүргэдэг бөгөөд ингэснээр нөөцийн ашиглалтанд ил тод шударга байх болно. Бид нөөцийг ашиглахдаа болгоомжтой байх нь зөвхөн ярав аудитороос шалтгаална гэж бодож болох ч 11-ийг буцаан өгч өргөл хандив өргөдөг хүн бүр сүмд нөөцийн талаар сайн хариуцлагатай байхад туслах арга зам. Жишээ нь цаасаар эсвэл захимаар хандиваа тогтмол өргөх. Энэ нь хариуцлагатай ил тод байдлыг хангахад маш үр дүнтэй. Тухтуун дээр нэрээ бичсэн гишүүдэл өгсөн мөнгө нь зорилгоо биелүүлж байгааг нотлох баримт авах боломжтой байдаг. Хэдийгээр задгаа өргөл нь хүлээн зөвшөөрөгдөх үед сонголтч гэлээ хандив өргөгчд өөрсдийн хийж буй хандивыг үргэлж тодорхойлж байх ёстой. Та өөрийгөө таниулснаар аудитын алба ажиллаа хийх боломжтой болох ба сүм ил тод хариуцлагатай ажиллах боломжийг олгох гинжин гэлхээ бий болох болно. Элийн White хэлэхдээ 11-ийн систем дэх Бурхны төлөвлөгөө нь энгийн бөгөөд тэгш байдлаараа үзэсгэлэнтэй хэмээсэн. Бүх хүн үүнийг итгэл зоригтойгоор биелүүлж чадна. Учир нь энэ бүгд Бурхнаас үүсэлтэй. Үүнд энгийн байдал ашиг тусыг хослуулсан бөгөөд үүнийг ойлгож хэрэгжүүлэхийн тулд гүнзгий суралцах шаардлагагүй. Хандив өргөлөө өргөснөөр хүн бүр авралын нандин ажлыг урагшлуулахад хувь нэмрээ оруулж чадна гэдгийг мэдрэх боломжтой. Уриалга. Сүмийн нөөцийг ашиглахдаа ил тод нухацтай хандах нь авралын нандин ажлыг дэмжихэд тусалдаг. Энэ нь та 11 болон өргөлөө буцааж өгөхдөө өөрийгөө ил тод байлгах сайн шалтгаан билээ.